За сайн байцгаана уу. Бид нар өмнөх нэвтрүүлгүүдээр манай эмэгтэйчүүд манай харилцаандаа хэрхэн алдаа гаргадаг, ирчүүд ер нь ямар онцлогтой юм, юун дээр анхаарч явах хэрэгтэй гэсэн зүйлүүдийг яриад бид нар явж байгаа. За энэ удаагийн уулзалтаараа бүсгүүчүүд маань анхны болзооны үед бас юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдгийг үргэлжлүүлэн ярихаар бэлдсэн байгаа. За ер нь бол бэлгийн харилцаагүйгээр секст оролцохгүйгээр одоо дөнгөж танилцаад дөнгөж одоо танилцах нэг таних энэ харилцааг үргэлжлүүлэх бас амархан биш байдаг л да бүсгүүчүүдийн хувьд. Яагаад тэгэхээр одоо бас цаг үе өөр болсон байна. Залуучууд маань дөнгөж танилцлаа, удаачгүй ерөөсөө нэг оронд ордог ч юм уу харилцаанд орчихдаг юм зүйлүүд их байгаад байгаа. Тэгэхээр зэрэг сексгүй харилцааг хэр зэрэг удаан үргэлжлүүлж чадах тусам чи бол том амжилт төрж өөрийнхөө одоо төвшин гэж ярьдаг тийм ээ левел чамааг үнэлэмж чинь маш өндөр төвшөнд очдог. Энийг яаж бий болгох юм бэ гэдэг тал дээр нь давчхан яриа. Хэдийгээр тэр залуу чамд үнэхээр таалагдаад байгаа боловч чи тэр залуутай нэг оронд орохгүйгээр ингэж гүрэж тийм ээ төвчөртэй байж чадна гэдэг бол нэг талаасаа чамд маш чухал боловч нөгөө талдаа ирчүүд маань энэ дээр сэтгэл гундах өөрийг нь одоо тоохгүй байна гэдэг юм ийм байдалд орох магадaltaй байдаг. Тэгэхээр энэ дээр бид нар юу анхаарах хэрэгтэй юм бэ тийм ээ? Юуны төрөнд одоо манай бүсгүүчүүд юу гэж болддог вэ гэхээр бүр одоо нэг өрөөнд хоёулахнаа бараг хагас нүцгэн байдалтай болчихсон өмсөлддөг ч юм уу тийм ээ ийм харилцаа ойрхон интим харилцаанд орсон мөртлөө гинтхэн одоо үгүй одоо биш одоо чадахгүй гэдэг ч юм уу ийм зүйлийг хэлдэг. Энэ бол өөрөө маш их буруу үйлдэл байдаг. Тэм учраас ийм байдалд хүрэхгүй тулд юуд нэр анхаарах юм бэ? За юуны төрөнд болзоод удаагүй уулзаа хэд удаа уулзалт хийсэн байлаа ч гэсэн болж игэл хоёулахнаа байх тэр нөхцөл зайлсхийх хэрэгтэй. Нэг өрөөнд хоёулахнаа ч юм уу одоо харанхуй газар хоёулахнаа ч юм уу тийм ээ ийм нөхцөл зайлсхийж байгаа хэрэгтэй. За уулзаад уучраад одоо босон явдлаас хоорондоо яриад ингээд буу холно гэж ярьдаг. Ийм тохиолдолд бол болж игэл олон нийтийн газар ч ивэл бас илүү амар тайван байдаг. За өдрийн цагаар уулзах нь илүү зохимжтой. Өдрийн цагаар уулзж байгаад спорт тоглодог ч юм уу, гүйдэг ч юм уу эсвэл одоо цэцэрлэг зугаалах, дугуй унах юу гэдэг тийм ээ. Ийм зүйлүүдийг бас хийж яж болно. За болж игэл одоо хит ойрхны байрлал. Ер нь бол нэг метрээс татгшул бол ер нь интим харилцаа гэж үздэг. Тийм учраас интим гэдэг чинь одоо бэлгийн харилцаа сэрэл үүсгэх тэр төвшин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 1 метрээс татгшгүй зайтаагаар байвал бас зүгээр байдаг. Тийм харилцаа болж игэл ойрхон үүсэхгүй байхыг бас анхаарч явах хэрэгтэй. За чамаа гэрд чинь хүргээд өгж байгаа тохиолдолд болж игэл тэр болгон амархан гэрлүүг оруулах шаардлага байхгүй. Үнэхээр чи ямар нэгэн зүйл дээр тосуулах гэж байгаа ч юм уу нэг диваны байрлал өөрчлөгч байдаг юм уу хүнд юм гэрлүүг оруулах шиг юм ийм тохиолдолд оруулахаас аргагүй нөхцөл үүсгэлтэй. Ийм тохиолдолд заавал удаан байх албагүй шүү дээ. Хэсэг зур тэгээд одоо би юмд одоо ажилд явах болчлоо ч гэдэг юм. Одоо би юм хүнтэй уулзах хэрэгтэй ч гэдэг юм. Ийм юм хэлчихэд бол буруудахгүй. За дээрэс нь ирчүүдийгээ бас цааш нь төлөхгүй байгаа арга маань гол арга маань манай бүсгүүчүүдийн инээмсэгэл байдаг шүү дээ. Ер нь сайхан инээн хөгжөөнтэй өөрийнхөө байж чадаа сэргэлэн цаваа байдал бол ямар ч хүнийг татчихдаг ганцхан ирчүүдийг ч биш. Тийм учраас инээмсэглэж байх хэрэгтэй. Ирчүүдийн ярьж байгаа одоо хошин шог онгоотой тэр зүйлийг бол сайн сонсоод гоё хөгжөөнтэй байх юм бол инээж явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд яах таа тодорхой хүнийг өнхөрцсөн юм шиг өдөрцсөн юм шиг ийм байдал манай охтуудаас үзүүлэх гэдэг л да. За тэгвэл онгоо гэдэг дээр бас бид нар анхаарах зүйлүүд байдаг. Хэрвээ онгоо одоо бэлгийн харилцааны тухай, сексийн тухай ч юм уу жоохон тийм замбраагүй хэлбэрийн тухай онгоо байх юм бол тэр сэдвийг болж өгөл өөрчлөх өөр юм ярих ч байдаг юм уу. Тэр нөхцөөс бас зайлсхийх хэрэгтэй. За ер нь бол чи чамаа ингээ бэлгийн харилцаанд орохгүй ингээ байгаад хар сэтгэлээр унаад энэ ер нь намайг нэг сайн тоохгүй байгаа юм байна. Миний аль нэг зүйл одоо таалагдахгүй байгаа юм гэсэн ойлголтууд залуучууд төрөх гээд байдаг. Ийм тохиолдолд юу яаж байгаа хэрэгтэй. Одоо тэр залуугийнх нь хийсэн зүйлүүдийг магтаж урамшуулах. Эсвэл одоо чиний гар чинь ямар хүчтэй ч юм бэ, тийм ээ? Эсвэл чи ямар одоо цэвэрхэн өөрийгөө авч явд юм байж гэдэг юм уу? Энэ талын зарим нэг одоо магтаалыг бол хэлж яхад бол ерөөсө буруутахгүй. Тэгэх юм бол энэ тохиолдолд ирчүүд чинь энэ намайг тоохгүй байгаад голоод байгаа бас биш юм байна гэж ойлгож байдаг. Эхний болзоонууд ер нь 1-2 сарын үед хэд удаа уулзалт явж байгаа үед чи нэг оронд ороогүй бэлгийн харилцаанд ороогүй ч гэсэн хаяа нэг одоо гарт нь урж гараас нөтөлдөг ч юм уу те хаяа нэг одоо мөрийн төсдөг ч юм уу ийм үйлдэл хийхэд тэр өөрөө маш их үнэтэй зүйл болж идэг тэр залуудаа. Ягаад гэвэл чи тийм амархан бууж өгөөгүй гэхдээ голоогүй.
Тэгвэл чи хажууд нь байхдаа тэр хүний хүчийг бас нүүр нөлгийг мэдэрч байгаа гэдгийг илэрхийлж штэ. Тэгэхээр бүтэн сар чи тэрнтэй ойрын харьцаа үүсгэх үжигсэн гараас нэгэд гинтхэн бариад авахд бол тэр залууд бол асар хүчтэй юм мэдрэмж өгдөг. Энэ мэдрэмжийг хүлээлгэж явж байгаа юм. Тэгээс юуг бол өгөөд авах шаардлагагүй тийм ээ. За тэрнээс гадна би одоо чамайг хэр залуу болгох чинь туршиж гэнэ гэж бол хэлээд бол хэрэггүй шүү дээ. Тэр туршаад чамайг одоо ямар хүн болох чинь би мэдгээд ингээд цаг хугацаа одоо гэж яриад ерөөсөө хэрэггүй. Тэгэх юм бол тэр залууч хүмүүс ойлгохгүй тийм ээ. Тэгэхээр ер нь бол эхний болзооны ялангуяа бэлгийн харьцаанд ороогүй байх үед 1-2 сар бол зайлшгүй байх ёстой зүйл. За зарим тохиолдолд гарцаагүй тохиолдолд хоёулахнаа байдаг ч юм уу ийм тохиолдол гарлаа гэхэд би зүгээр л чамайг тэрвэрээ твтэж гэдэг юм аа ийм өмнөд манай залуучууд ярьж хэлж идэг. Энэ өөрөө худлаа шүү. Яг үнэ хэлгээд энэ үнэхээр худлаа гэдэг. Чамайг зүгээр тэрвэрээ твтнэ гэдэг бол өөрөө чи маш том эндүрч байна. Тийм учраас тийм тэрвэрээ твтэх тухай ойлголтыг байлгаж болохгүй. За ирчүүд бас юу гэж асуудаг вөхөр чи хэдэн хүнтэй болзоод тийм ээ хэдэн хүнтэй өмнө ингээд бэлгийн харьцаанд орж ирсэн унтчихсэн ч гэдэг юм уу ийм зүйлүүдийг аюух асуудаг. За энэ асуултанд заавал чи өөрийнхөө өмнөх зүйлийг хүнд ярих албагүй шүү дээ. Тийм учраас ихч вэ багч вэ ямар эсвэл огт хүнтэй унтаж үзээ хүүч байсан байж болно шүү дээ тийм ээ. Тийм учраас бол мэдээж эрэг чамаас л цөөхөн байгаа л гэж хэлчихэд бол тийм ээ. Тэрийг заавал хариулах албагүй. Тэрийг бол хэлээд ч хэрэггүй гэсэн. Энэ асуултыг бол ирчүүд аягүй их сонирхож асууж байдаг. Яг тэ бүсгүйхэн үн цэнийг л тогтоох гэдэг байгаа байхгүй одоо ер нь бол тийм ээ. За өмнөх хүүхнийхээ тухай яриад одоо гайхуулаад ч юм уу тэр их гоё нарийн бав хийдэг байсан хүүхэн ч гэдэг юм. Аягүй гоё нарийнхан бэлхүүстэй хүүхэн байсан ч гэдэг юм. Ийм ярих зүйлүүд бас гардаг тийм ээ. Ийм тохиолдолд тэр бүсгүйг заавал чи сонсоод ч юм уу те чамтай харьцуулах гэдэг юм шиг ийм байдлыг бол сонсоодох шаардлага байхгүй. Яг бол чи хэн нэгэн бүсгүйтэй ямар ч байдлаар харьцуулагдах ёсгүй байхгүй. Тэгэхээр тэрийг бол сонсох шаардлага байхгүй. Энэ надад чинь надад нэг сонирхолтой биш байна гэд хэлчихэд шууд бол буруудах юм байхгүй тийм ээ. За болзооны үед манай охтууд бас өөртөө итгэлгүй байдал гаргадаг ч юм уу сандарлаа нуух гад нэг ингээл яриад эхэлдэг. Янз бүрийн юм яриад ингээл худлаа нэгээд ч юм уу тийм ээ хичээгээд нэг босон болоог хэрэгтэй хэрэггүй юмдаг яриад байдаг. Тэгэж юусоо өөрийгөө зовоох шаардлага байхгүй. Хүн зүгээр сонсогсоо сонсон ярих гэсэн юм ярьдаг. Ийм л байх ёстой. Тэгэхгүй болохоор зэрэг чамайг угаасаа мэдэрдэгэ гэд ирчүүдийн онцлог дээр үдэ ярьжсэн шүү дээ тийм ээ. Ирчүүд бол шууд инстинктээр мэдэрчдэг. За ямар нэгэн зүйлийн тухайд эндүү удаа ярих бас дэмий байдаг л да. Одоо манай өсгөөчүүд жишээлх юм бол одоо би хүн төрөлхтнийг аврахаар тийм гоё ариун нэнт үйлс хийх сонирхолтой ч гэдэг юм. Тэрийг нэг олон дахин янз бүрийн хэлбэрээр яриад ч юм уу те. Эсвэл одоо би бол зурхаад тест бүрэн итгэдэг. Энэ зурхаа нь үнэхээр үнэн. Энэ нь бол жоохон тийм ч гэдэг юм. Дахин нөгөө зурхаад итгэдэг өөртөө итгэдэг биш те. Зурхаа юм байдаг гэдэг ч юм уу. За эсвэл одоо би жингээ асгаад өчнөө олон жил туршиж байгаа, өчнөө олон зүйлийг би хийж байгаа ч гэдэг юм олон жил хичээ зүтгэж байгаа ч гэдэг юм ийм юмны тухай бол нэг наршаад ч юм уу яриад авах шаардлага байдгүй. Товчхон ярихд бол болно л доо. За анхандаа ер нь танилцаад удаагүй байхад өдөр болгон уулзах гэдэг байх ер нь бол шаардлагагүй. Өдөр болгон уулзаад за ер нь өмнө би хэлчихсэн шүү дээ. Дэндүү хурц гэрэлтэж байгаа дэм яадаг гэхээр маш хурдан бөхдөг тийм ээ. Яг тэрнтэй адилхан чи өдөр болгон уулзаад өдөр болгон ингээд өөрийнхөө бүх нөөц болцоо өөрийнхөө гоо сайхан хөгдөг нэг дор ингээд тавиад туучаар нөгөө нэг дор ганцхан чихэр идэд бялуурдаг 10 ширхэг одоо шоколадтай чихэр идүүлээ юу болох вэ те? Дараа бялуурдаг шиг яг тэрнтэй адилхан юм болдог байхгүй. Тэгэхээр ер нь амьдралын туршид эмэгтэй хүн нууцлаг байх хэрэгтэй. Өөрийнхөө ил гаргыг гэсэн онцлог гоё юм аа ч юм уу тэрийг маш хаяа тий гинт ч байт юм. Сюрприз мэйгтай ч юм гаргах чи зүгээр үйдэг. Нэг дор бүгдийг нэрсэ гаргаж цацаад л хэрэггүй л байт юм л да. Чамайг одоо ураад ч юм уу сайхан хоолны газар, рестораны газар ингээд урлаа гэхэд чи тийм одоо хүчил зүтгэл гаргаж байгаа тохиолдолд зүгээр л зөвхөн салаад идчихэл бэлчих юм бол бас гомдолтой тийм ээ. Тэгэхээр зэрэг чи үнэхээр чамайг сэтгэл гаргаад сайхан ресторанд урьж байгаа үед бол сайхан хоол аваад идээд харин дараа нь баярснагаа чин сэтгэлээсээ илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхгүй нэг салаад ч юм эсвэл 5-4 хоол захиалчаад те
нэг хоёр хүн мах идчихэл цадчтай гэх юм бол тэр залууд бас урамгүй. Тэм учраас өөрийгөө идэж чадах хэмжээний сайхан хоолноос сонгож аваад зоригтой сонголт хийх хэрэгтэй. Тэр залуугаа өрөвдөж гэж гэдэг юм уу, мөнгөтэй болов мөнгөгүй болов ч гэдэг юм. Тэрэн дээр ерөөр ог санаа зовох хэрэггүй. Залуу нэгэн чамаг ресторанд өрнө гэдэг бол өөрөө тодорхой хэмжээний мөнгөтэй байна л гэсэн үг тийм ээ. Чамаг дуудах за залуу маань өөрөө ганцаараа ч юм уу эсвэл найз нөхдөдөө байсан ч ямар ч тохиолдолд чамаг шүн дуудах юм бол ерөөсөө очиодох шаардлага байхгүй. Шүн дуудна гэдэг бол чиний үнц нь ямар байгааг бас эндээс бас дүгнэлт хийж чаддаг байх хэрэгтэй. Шүний цагаар дуудна гэдэг бол бас нэг дөнгөж танилцаад удаагүй байгаа үед бол нэг зөв үнэлгээ биш байна гэж ойлгох хэрэгтэй юм байна шүү ер нь бол. Ирчүүд өөрийгөө хайрлахгүйгээр их хэмжээний архитаар суух тийм ийм тохиолдол анзаардаг шүү дээ. Тэгэхээр хэрвээ тэр найз залуу ч юм уу дөнгөж танилцаад удаагүй хүн чинь өөрийгөө хайрлахгүй хэмжээнд бүр хордож бүр айгүй хүнд байдалд ортлооч гэдэг юм уу эсвэл ажил төрлөө алдахаар ийм төвшөнд архиуж явах юм бол уучлаарай чамааг бас яг тэрнтэйг адилхан өөрийгөө биеийг хайрлахгүй байгаатай адилхан л чамааг бол хайрлахгүй. Энэ бол баттай жишээнээс бол харагдаж байдаг. Ийм учраас архич юм уу ийм дэндүү том одоо тоглоом тоглодог ч юм уу ийм хортой зуршилтай байгаа бол чи тэр хэмжээгээр чамааг хайрлахгүй гэсэн үг. За тэгэхээр энийг бол анхаарч явах хэрэгтэй. Чам руу мессеж ч юм уу те тэрэнд бол чи нэг л хариулт өгөхөд болно. Тэгэхгүйгээр ингээд нэг олон хариулт. За би тэгж хэлээгүй лөө, ингэж хэлээгүй лөө хойноос нь за дараа уулзъя эсвэл одоо тэгж бичсэн мөртөө дахиад хойноос нь чи сайхан шүүж гэдэг юм уу чамтай уулзах гоё байсан шүүж гэдэг юм уу дахин олон мессеж бичээд байгаа. Ямар ч хэрэгцээ байхгүй. Ер нь нэг мессеж нэг л хариулт өчүүд болдог. За заавал ер нь бол мессежинд угаасаа нэг олон хариултыг өгөх гэж яриад байх чинь ер нь шаардлага байхгүй шүү дээ. Тэн дээр бол анхаарах хэрэгтэй. За чи үнэхээр тэр залууг санаад байгаа боловч тийм ээ чи үнэхээр тэр залуу чамд үнэхээр таалагдчихээн чи ингээд татагтаад байгаа боловч төрүүлж одоо уулзъя болзъя гэсэн саналыг бүү тавиарэ. Тийм учраас төрүүлээ санал тавих юм бол чиний үн хүн чинь тодорхой хэмжээгээр унаад байна гэсэн үг. Гэхдээ энэ бол танилцаад удаагүй байх тухайд 1-2 сарын хугацаанд ч юм уу. За зарим тохиолдолд тагс жил ч юм уу тийм ийм хугацаа тухайн нөхцөөсөө болж идэг. Тэгэхээр төрүүл санал тавина гэдэг бол аюу тум ал да. Ер нь бол залуу чинь чиний төлөө санаа тавьдаг болохгүй чамайг одоо хойноос ч уцтаал хөргөж өгөөл эсвэл одоо манай бүсгүүчүүдийн романтик бодлоод байдаг шүү дээ. Яг тийм төвшөнд хүрэх гээд хичээгээд байгаа ерөөсөө шаардлага байхгүй. Хичээх хэрэггүй. Хэрвээ чамайг чиний төлөө санаа тавихгүй, чамайг хөргөж өгөхгүй ч юм уу те, чамайг туслахгүй ч юм уу ийм байгаа бол чи зүгээр л яах ёстой гэхээр чи өөрөө тэр залууг халамжлахаар болж байгаа. Тэр залууг зүгээр л халамжлахгүй зогсож байгаа. Тэгэхээр л тэр хүн чинь үнэхээр чиний төлөө байна уу, гүй юу гэдэг нь нэг хэсгийн хугацаанд дараа танигдана. Тийм учраас тэн дээр бол энэ намайг яагаад халамжлахгүй байгаа юм бол надад хөргөж өгөхгүй байгаа юм бол над руу яагаад ярихгүй юм бэ гэж санаа зовх ерөөсөө шаардлага байдаггүй. Залуутай болцоод юм уу за ямар ч байсан тэр эр хүнтэйгээ болцоод уулзаад ингээд хоёр ташаа гэрлүүгээ харьсны дараа чамд нэг сайхан сэтгэл төрөхгүй байгаадаа бол тэмтэй нэг уулзаад авах шаардлагагүй. Яагаад тэгэхээр тэр залуу чамтай байна гэдэг чамайг баясгаж чиний сэтгэл таатай байлгах тухайл бодох ёстой болохоос биш тийм ээ. Зүгээр нэг уулзаад зүгээр нэг юм ярьж байгаа л явчихдаг ийм бол уулзалт бол чиний хайрын цаг шүү дээ. Чи хамт уулзах чинь нэг таатай сэтгэл төрөөгүй болвол тэн дээр бол цэг тавихад нэг айхтар чи алдаад ах юм бол байхгүй шүү. Ер нь бол хамаг амьдралаа хүн өөрийнхөө амьдралдаа өөрийнхөө сайн сайхны өөрийнхөө хүч чадалтай байх тийм ээ өөрөө гоо сайхан байх өөрөө найз нөхдөдөө сайхан байх өөрөө амьдралын сайхнаас гоо сайхнаас кайф авах энэ чиглэл рүү амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зэрэг хэдий их тусам чи өөрийгөө арчлаад өөрийгөө гоё байлгаад өөрөө ажил төрөлтөө зорьсон зорилготой тодорхой хэмжээний амжилттай ч юм уу ийм байдлаар ингээ явж байхад чи улам л сэтгэл татам улам л хайр татам үнэхээр тэр залуугийг жинхэнэ саран цутгах тэр хүч чинь тэр байхгүй. Тэгэхээр чи өөрийнхөө л хүссэн юмараа л яг тэрэндээ л үнэн шударга байх хэрэгтэй. Хүснэ гэдэг нь манай охтод жоохон буруу ойлгоод байдаг. Өөрийнхөө хүснээр байна гэдэг нь залуугаа л өөртөө үйлчлүүлэх ёстой юм шиг ойлгоод байдаг. Тэр бол биш. Залуугаа биш. Чи өөртөө эзэн байж өөрийнхөө хүссэн, өөрийнхөө сонирхсан зүйлээ яг хийдэг цагтаа хийх журмаараа хийдэг байх хэрэгтэй. Тэр чинь өөрөө чиний гоо сайхан байх, үнэхээр гоё харагдах хайр татам, дур татам харагдах тэр хүч чадал чинь тэнд оршиж байгаа. Ер нь хэн нэгэн эмэгтэй залуугийн чинь булаагаад одоо дундуур нь ороод уярхчих үү дээ. Эсвэл одоо тийм ээ чи ганцаараа үлдчих үү дээ гэдэг айц
байх ерөөс шаардлага байхгүй. Тэрэн дээр би ерөөсөө айдаггүй. Би ганцаараа байсан ч асуудалгүй амар амгалан ажралтай амьдарч чадна гэдэг ер нь залууд ойлгуулж явах хэрэгтэй. Манай гэр бүлтэй болсон бүсгүй шүүж гисэн. Ганцаараа бие дагаад би хүүхдүүд аваад ч юм уу өөрөө бие дагаад амьдрах надад бүрэн боломж байна гэдгийг эр хүнд ойлгуулж явах хэрэгтэй. Яг тэгвэл ирчүүд ихэнх нь ялангуяа хань жил болоод олон жил болсон ирчүүд бол энэ хүн хүүхдүүдтэй аваад хаашаач яаж чадахгүй гэсэн ийм гүн бат ойлголттой болсон байдаг. Тэгэхээр эхнээсээ л өөр нэмэгтэй хүн өөрөөр л байх хэрэгтэй. Тэр угаасаа алдах нь буруу биш шүү дээ. Өөрөөр амьдарч чадна гэдэг бол хүний амьдралыг гол утга учир шүү дээ. Би хүний төлөө амьдрна гэдэг бол бас буруу л байхгүй тийм ээ. Мэдээж хэрэг хамт олонны төлөө бусдын сайн сайхны төлөө явуулгүй л яв. Гэхдээ хүн өөрөө эрүүл байж иж, өөрөө ажил мэргэжил карьертай байж, өөрөө баяр баясгалтай байж иж бусдын төлөө ажиллаж шүү. Тэгэхээр энэ өөрийнхөө гэсэн санааг бол хязгаарч хайж болохгүй, өөрийнхөө төлөө өмж явах хэрэгтэй. Ер нь бол тэр залуутайгаа бүлгийн харьцаанд орохгүйгээр удаан хугацаатай байхын тулд ядаж 7 хоногт нэг удаа чи урмын үг ярьж явах хэрэгтэй. Урмын үг хэлж явах хэрэгтэй. Чиний төлөө хийгээд өгсөн эсвэл чам зориулаад аваад өгсөн ч байдаг юм уу тийм ээ? Эсвэл нэг хадаас хадаад юм үлгөөд өгсөн ч байдаг юм уу? Энэ дээр нь бол чи үнэхээр бодиттой юм дээр чи урмын үг хэлж явах хэрэгтэй. Чи үнэхээр чадaltaй байж шүү гэдэг юм. Эсвэл ямар уран сэтгэл байж гэдэг юм уу те? Эсвэл одоо за яг хоёр тийм тусуулах нөхцөл гараагүй байлаа гэхэд бол одоо чи үсэхгүй янзлах юм аа. Чи үсээ дандаа зэгцтэй ойлгох чинь надад үнэхээр таалагддаг ч гэдэг юм. Ийм урмын юмыг бол хэлж явах хэрэгтэй. Ингэж чи бас буцаага тэр залууг цэнгэлж яана гэсэн үг. Тэгхгүйгээр юу ч хэлэхгүй таг дугуй ингээл хайчих юм бол бас тэр залуу энэ одоо яах гээд байгаа юм те надад одоо сонирхолтой байгаа мó үгүй мó гэдгийг бол ойлгож чадахгүй бас ингээд сандрах байдалд ордог ч юм уу за яшиг гэд хаяад явбал тэр л үз тийм ээ ийм тогтцоо юунууд нөхсөд их харддаг шүү. За, ер нь бол хэрвээ чам зориулаад нэг цэцэг аваад өгдөг ч юм уу, чамаага хоолнд урддаг ч юм уу, нэг жижигхэн өрхөн бэлэг ч юм аваад өгөхөд тэрийг бол маш урамшуулж явах хэрэгтэй. Чамд ингээ ганцхан цэцэг аваад өгсөн ч байсан гэсэн тэр цэцэг нь хороо дээр хамгийн гоё цэцэг нь байг л та. Үнэхээр гоё. Би үнэхээр баярлсан, амар урамтай байсан. Чинийхээ цэцгийг ингээд хатаамал болгоод бүр гоёод ингээд бүр баг жаасан тийсэн ч гэдэг юм. Ер нь энэ хүү талаар урамшуулж яхад эрэгтэй хүний эргүүлээд чамд бас энэ хүүхэндээ бүсгүйдээ улан дахиж баярлуулах юмсан гэсэн тийм мэдрэмж төрж байдаг байхгүй. Тэр байдаг зүйл шиг хандах юм бол бас тэр урам хугарч идэг. Тэм учраас тэр урмыг бол хязгаарч бид нар мартаж болохгүй. Ер нь манай одоо бас ханилаад олон жил болцсон ирчүүд, эмэгтэйчүүд бол ирчүүддээ урам өгдөг зүйлийг ер нь таг мартсан л байдаг л да. Тэм учраас хичнээн зүйл хийгээд байгааг нь анзаарахгүй өнгөрөх юмуд бас байгаад байдаг юм. Ер нь бол эмэгтэйчүүд нөгөө ялдан байх, зөөлөн зан аршин гаргах, эмгтээлэг байх энэ бүх зүйл маань өөрөө маш асар том хүчийг агуулж идэг. Ямар хүчийг агуулж идэг вэхээр ирчүүдийн талаас энэ эмгтэйг халамжлах, асар халамжлах, хамгаалах ийм мэдрэмж, ийм зүүн бэлгийг үүсгэж идэг. Тэгэхээр эмгтэй хүн бол одоо эр хүний хажууд эр хүн шиг тийм ээ адилхан үзэлцэл эсвэл одоо яаж бокс тоглож яаж хүнийг зохиж унаад исэн ч гэдэг юм уу иймэрхүү юм бол ерөөсөө аюул буруу тийм ээ. Тийм учраас эмгтээлэг ийм зан чанар хизээд байж ах хэвээр. За ирчүүдийг гэрээ ажиллаж байдаг юм уу ойр зүрийн юмд ажилд оруулахыг хүсэж байгаа болвол тийм ээ эхнээсээ бас ер нь одоо орчин үед бол ирчүүд чинь хөдөө орон нутагт байгаа ирчүүд шиг гараал адуу малаагаар хариулдаг тийм ээ унаг татдаг ч гэдэг юм ийм биеийн хүчний ажил тэр болго хийгдэггүй хотод байгаа суурин амьдралтай нөхцөлд бол ерөнхийдөө эмэгтэй эрэгтэй хоёр хүний ажил ойролцоо байгаад байдаг. Ийм тохиолдолд ирчүүдийг бас гэрийн одоо ажилд оролцуулах нь бол зөв. Тэхийн тулд яаж оруулах вэ гэхээр болж л өгөх юм бол нөгөө урмынхаа үгээрээ л бид нар одоо ирчүүдийг татж оруулна. Жишээлбэл юу гэдэг нь чимэн гэр бүлийнхэн төлөө үнэхээр шаргуу ажилдаг шүү тийм үнэхээр сайхан хоол идэг. Чинийхээ хоолыг заримдаа эдмэр санагдаад байна. Алуу чинийг сайхан хоолой гэдэг. Ер нь чамаараа хоол хэлгэж яах надад ямар гоё гэж санаач гэдэг юм. Ер нь тэр залууг тэр гэр бүлийн гэрийн одоо үйл ажиллагаанд оролцуулахад бас л муу ялгаа авахгүй. Урмын үг тийм зүйлийг л одоо ашиглах хэрэгтэй. За үнэхээр тэр залуу чинь өөрөө чадвар муутай ч гэсэн тийм ээ одоо парны усыг ч юм уу эсвэл карантины усанд болж ихгүй нэг тутаа агс янзлаад нөгөө хүн олигтой болоог байсан ч гэсэн заавал тэрийг буруутгаад чи чадсангүй чи чадваргүй гэж яриад ах шаардлагагүй шүү дээ. Ёо гараад явсан хойно мэрэгжлийн хүнд удаа л язлалж шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээрээс анхаарах хэрэгтэй. За тэгэхээр эмэгтэйчүүд бол ер нь урам гэдэг зүйлийг бол анхаарч явах хэрэгтэй. Ирчүүдийнхээ хажууд байж байхдаа эр хүнтэй хамт байж байх үедээ би юунаас ч айдгүй гэдэг зүйлийг хэлэхэд манай ирчүүд үнэхээр их дуртай. Яг тэгэхээр эр хүн гэдэг чинь өөрийнхөө хүч чадалтай, эр зоригтой тийм ээ эмэгтэйг бол хамгаалах ийм
гэдгийг баян мэдрүүлж явах дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг жишээлх юм бол энэ л дээ одоо харанхуй үед ганцаараа явахгүй айгаад энэ чинад хань болоод өгч гэдэг ч юм уу тийм ээ. Тэш энэ хамт явчихад тэр харанхуй анж гэдэг юм уу. За эсвэл одоо юм яаж өгдөг ялаа малаа нисдэг ч юм уу шавж явж лаа гэхэд яана энэ шавжиг яана гэдэг тэгэнгүүт нөгөө залуучууд чиний хажууд ир бэр гаргана шүү дээ. Тэрийг очиж алах гал явж тэгтэн ингээд нүдэ тагалдаг чихээ тагалдаг ч юм уу тийм ээ. Айгаад гэд тэр ер нь бол тийм л байдаг шүү дээ. Гэхдээ манай эмэгтэйчүүд чинь ирчүүдийн хажууд очиод нэг ялаа гიშгэж алаа, жомыг бяцтаар чалаад ч юм уу тийм ээ. Ингээл амар тийм үйлдэл хийгээд байдаг. Тэр чинь өөрөө нэг талаар эмэгтэйчүүд чинь өөрийнхөө эмэгтэйлэг гэдэг байдлаа харуулах аюул гой боломжууд байгаад байдаг. За ундааг жишээлх юм бол онгойлгоход хажууд ямар ч үед эрэгтэй хүн сууж хахад өөрөө ингээл ундаа онгойлгоол тийм. Эр хүнээр онгойлгочихвол доо тэрэнд ерөөсөө алдаа гарах зүйл байхгүй шүү дээ. За ингээд өнөөдрийнхөө уулзтыг ингээд өндөрлөе. Дараагийн нэвтрүүлэг дээр өнөөдөр ярьсан сэдвийг өргөжлүүлэн ярих болно. За дараа уулзлаа баяртай.